Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны сургалтын төлөвлөгөөний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан улсын бүртгэгч нарт мэдээлэл өгөх зорилгоор ээлжид цахим сургалтыг зохион байгууллаа. Мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга аюуш, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн бүртгэл хөтлөх анхаарах асуудал сэдвийн хүрээнд хүргэсэн бөгөөд сургалтад 21 аймгийн улсын бүртгэлийн хилтэц болон нийслэлийн багнуур дүүрэгдэх улсын бүртгэлийн хилцийн хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан улсын бүртгэгч нар хамраглалаа. За хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын үйл ажиллагааны ээлжид төлөвлөгөөнд туссан үйл ажиллагаа болох хуулийн этгээдийн улсын бүртгэгч нарын орон нутагт дахь бүртгэгч нарын хамруулсан онлайн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. За тус сургалтаар маань нийт 21 аймаг багнуур дүүргийн улсын бүртгэгч нар хамрагдлаа. За сургалтаар эцсийн өмчлөгчийг бүртгэх асуудал, за мөн улсын бүртгэлийг бүртгэж явах явцад гарч байгаа одоо анхаарах асуудлын хүрээнд нийт сургалт маань явагдлаа. Орон нутгийн улсын бүртгэгчдийн зүгээс шинжилсэн бүртгэлд хамрагдаагүй хуулийн этгээд болон эцсийн өмчлөгчийг бүртгэх асуудал дээр олон асуулт санал ирүүлсэн бөгөөд энэ талаар хариултыг холбогдох мөрөглөнүүд тухай бүр өгч байлаа. Энэ сургалтын хүрээнд эцсийн өмчлөгчийг бүртгэх асуудлаар орон нутгийн улсын бүртгэгч маань нэлээдгүй тодруулах зүйлийг асуудлаар ярьлаа. За эцсийн өмчлөгчийг бүртгэх асуудал маань шинээр болон нөхөн бүртгэх, эцсийн өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэх гэсэн 3 хэлбэрээр бүртгүүлж байгаа. За энэ байдал дээр хэрхэн ямар тохиолдолд тухайн бүртгэлийн төрлүүдийг сонгож бүртгэх вэ гэдэг асуудлаар танилцуулга өглөө. За түүнчлэн хуулийн этгээдүүд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль заасан хуулийн хугацаанд бүртгүүлээгүйгээс төрлийн тухай хуулиар торгуулах асуудлыг шийдвэрлэх асуудлаар мөн ярилцлаа. За хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд хуулийн этгээд өөрийн мэдээлэлд орсон аливаа өөрчлөлтийг бүртгүүлэхдээ тухайн шийдвэр тогтоол гарснаас ажлын 15 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр заасан байдаг. Гэвч одоо байгууллагууд маань энд тухайн хуулийн хугацааг хэтрүүлж ирснээр төрлийн тухай хуулиар торгуулах асуудал буюу хамгийн багадаа одоо 500 мянган төгрөгөөр торгуулах асуудал үүсээд байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Асуудлыг одоо ярилцлаа. За түүнчлэн татан богдох хуулийн этгээдийг татан богдох асуудал нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар эхлээд буюу одоо тухайн хуулийн этгээд татан богдох байгаа шийдвэр тогтоолоо гаргаснаас хойш мөн ажлын 15 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад албан хүсэлтээр шийдвэрээ хүргүүлж байгаа. За энэ хуулийн хугацааг мөн хангахын зэрэгцээгээр тухайн одоо хуулийн этгээд маань татан богдож байгаа мэдээллээ олон нийтэд мэдээлээд түүнээс 2-6 сарын дараа холбогдох татвар төлөгчөөсөө хасагдсан мэдээлэл болон бусад бүртгэлийн хууль заасан бүртгэлийн баримтчгүүдэд бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад дахин хандж байгаа. Ийм хоёр төрлөөр бүртгэх болсон асуудлыг мөн тодруулж улсын бүртгэгч нарт анхааруулж хэллээ. За мөн шинэ програмтай холбогдох мэдээллүүд, гарч байгаа алдаа, бэрхшээл, за мөн холбогдох саналуудыг тусгаж ярилцаж, зөвшөөрлөж ингээд шийдвэрлсэн байдалд хүрсэн тийм ач холбогдолтой сургалт боллоо. Сургалтанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга аюуш, тус газрын ахлах мэргэжилтэн Батцааж, улсын ахлах бүртгэгч Лав Сүрэн, улсын бүртгэгч Бат Дэлгэр нар оролцож холбогдох асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.